Нийгмэл хүү гэж юу вэ? Хадгаламжийн энгийн хүүн. Хугацааны эцэст таны хуримтлуулсан нийт мөнгөн дүнгээс хүү боддог бол нийгмэл хүүн хүүнээс хүү бодогдох буюу сар бүр тухайн дүн дээр хүү нэмэгдсэн дүн дээр хүү бодогддог. Нийгмэл хүүг ямар хугацаагаар тооцдог вэ? Нийгмэл хүүг тооцохдоо хугацааны хэмжүүрээр ихэнхдээ жилийг авдаг. Гэхдээ жилийн хүүг хуваах байдлаар хагас жил, улирлаар, сараар, бүр өдрөөр тооцож болно. Нийгмэл хүүгийн тооцооллыг хялбар жишээн дээр тайлбарлая. Та банкнд очиж сарын 1% нийгмэл хүүтэй хадгаламжийн данс нээл гэж 1 сая төгрөг байршуулсан. 1 сарын хугацаа өнгөрөхөд таны хадгалуулсан мөнгө 1%-аар нэмэгдэж 1 сая 10,000 төгрөг болно. 2 сарын хугацаа өнгөрөхөд таны хадгалуулсан 1 сая төгрөг дээр эхний сарын хүүний орлого нэмэгдсэн дүнгээс хүү бодогдож нэмэгдснээр та 1 сая 10,000 төгрөгөөс 1% хүү бодогдож нийт 1 сая 20,100 төгрөгтэй болно. Гэх мэтчлэн таны хадгалуулсан мөнгө хугацаагаар нэмэгдэх болно. 3 жилийн дараа хэдэн төгрөгийн хадгаламжтай байхаа 15 секундэд мэдэх боломжтой юу? Дээж боломжтой. Яг өмнө ашигласан бодолтыг 3 жилээр 15 секундэд багтааж хийх. Эсвэл зэргийн үйлдэлтэй тооны машин дээр дараах томьёог оруулна. Y-ийг үрчгэн хаалтан дотор X-ийн N зэрэгт. Энэхүү томьёог шилжүүлж бодвол Y тэнцүү 1 саяыг үрчгэн хаалтан дотор X тэнцүү 112-ийн N тэнцүү 3 зэрэгт. Та 3 жилийн дараа хадгаламжиндаа ийм мөнгөтэй болсон байна. Таны хадгалуулсан мөнгө хэдэн жилийн дараа нэг дахин нэмэгдэх вэ? 72-ийн дүрм гэж байдаг бөгөөд энэ нь хадгалуулсан мөнгө хэдий хугацааны дараа нэг дахин нэмэгдэхийг тооцоолоход тусалдаг.